бүгдээрэнд нь за 5 дугаар сарын 1-ний баярын мэнд хүргэе. Тэгээ дээрээс нь кино уран бүтээгчдийн маань баярын өдөр тэг нийт уран бүтээлчдтэй кинонд хайртай ирхэн үзэгчдтэй бүгдээрэнд нь баярын мэнд хүргье. За тэгээд Синан влог хийгээгүй амар удсан байна. Влог өнөөдөр юг онцлох вэ гэхлээр би одоо энэ кино урлаг гэж юмд дурласан тухайга бас энэ влог мань гоё ярьж өнгөрөх влог байгаа. Тэгээд кинонд дурласан тухайга тэгээд тэрнээс гадна кинонд одоо явж исэн үеийнхаа хөгжилтэй юмнуудыг та бүхэнтэйгээ ярьж өнгөрүүлье бодлоо. За тэгээд өнөөдөр бол үнэхээр гоё баяр. Тэгээд кинонд дурлаагүй хүн гэж байдаггүй. Энэ бол яахын аргагүй үнэн. За тэгээд кинонд дуртай, кинонд хайртай хүмүүстэйгээ бодлоо солилцъя гэж бодлоо. За тэгээд та бүхэн мэдээж миний Facebook-ыг болон миний Instagram-ыг фоллоу хийгээрэй. Бүгдээр нь баярлалаа. За тэгээд хамгийн анх кинонд явж байсан сэтгэлээ. За ер нь яагаад урлагт дуртай болсноосоо эхлээд ярих гэж бодож байна. Би хамгийн анх 2 дугаар анги байсан баха. 2 дугаар ангид байхдаа одоо төмөр зам Тэбэд андууд гэж байдаг шүү дээ. Тэбэд андуудын нөгөө нэг төмөр замын дуу бүжгийн чуулга болоо. Тэгээд тэнд тэрний артлаар нь ордог заяа. Яг андуудын хажууд артлаар нь ороод тэгээд 3 давхарт нээсэн баха бид нар нэг юм жижигхэн цонхтой тэгсэр 8 гоё дуулан байдаг гэсэн. Тэгээд дуулан маань цоглог entertainment гэдэг. За тэгээд тухайн үедээ цоглог студи байсан. За тэгээд 2 дугаар ангид анх ороод одоо Дамдах хүүгийн Саранхуу багшийнхаа удирдлагын дор явах оруулаа багштайгаа анх очиж уулзчихлаа. За тэгээд багштайгаа очиж уулзаад хамгийн түрүүнд ээжтэй багштай нөгөө нэг за юу яах вэ, юу бэлтгэв, яах вэ гэж ярьж байгаа шүү дээ. Тэгсэн чи би үүдэнд нээс нөгөө охтуудын гоё юм тод шар ягаан цэнхэр ногоон улаан гэсэн юм гоё купальник гэдэг шүү дээ. За тийм купальникнуудыг харчаад ямар гоё юм бэ гэж ботчоод тэгээ цаашаа нөгөө багш заал руу ороод үзэн миний охин гэдэг юм 2 дугаар ингэж жоохон шүү дээ. За гэл амар дуртай. Заал руугаа явж ороод талхил ингээл яг ингээ орсон чинь ханы интэд хоёр хоёулаа ингээ битүү юутай толтой тэгээд толинд нь өөрийгөө анхудаа харчаад хоо гэл ингээд вау гэл яг тийм шокнд орчоод тэгээд өөртөө толинд хараад 2 дугаар ингээд штэ талинд нь өөрийгөө анхудаа харчаад за би бол яаж исэн ч гэсэн ирээдүйд жүжигчин болноо. За кино урлагтай холбоотой хүн болох хэвээр ямар ч хамаагүй нөхцлөөр юу ч туулж магадгүй бүгдийн даван туулаад би заавалчгүй энэ одоо өссөн мөрөдлийнхаа төлөө явнаа гэд өөртөө амлалт өгөө. За чи заавал энэний төлөө стад нөө цацсан шуурга усан бороо юу ч үдийн галуу илт газар хөдөлжсэн ч хамаагүй явна шүү гэж өөртөө амлалт өгөө. Тэгээд анх entertainment одоо цоглог студидтэй явж эхэлсэн. За цоглог студ маань болохоор дуу бүжиг тийм ээ дээрээс нь жүжигчний уран чадвар заадгаараа илүү давуу талтай байсан. Энд тэгээд Саранхуу багш удирдлаганд ороод шүлгийг бол өмнө нь бол зүгээр миний хин зураг манай халзан зурагтай гэдэг байсан бол энэ нэг одоо юу гэдэг миний хамгийн анхны жижилжсэн шүлэг хүнд цомх шүлэг гэдэг байна. Хүүхдүүд цом хичээлдээ ярьлаа гэж ирээд бүр амар юм юу гэдэг реакшн амар өндөртэй тэгж бүр сэтгэл хөдлөл бицтэй яг хүний нүдэнд харагдтал гэж уушиж хүртэл сурж ийсэн. Тэгээд тэргээд юу гэдэг нугууланд явснаас хойш амар тийм өгөөчтэй юмнууд маш их гарсан. Ялангуяа сургуулийн одоо түргэн одоо уншлаг бичиг юу гэдгийг те сургууль дээр гарч ирсэн бичгийн уншлаг бүх юм дотор явж идэг тийм болчихсон байсан. За тэгээд давуу өөр гоё юмнууд бас байсан. Тэгээд цоглог entertainment-д явснараа би маш их юмыг сурсан. За тэгээд энэндээ би 8 дугаар анги 9 дугаар анги хүртэл юу явсан байдаг юм аа. Яг Саранхуу багшийн удирдлагын дор Монголын үндэсний явуулны тэр радио телевизийн дэрэгдэх цоглог entertainment гэдэг болоо сүүлдээ. Тэгээ үндэсний телевизээр бид нар Сүхбаатар найруулагчийн удирдлагын дор бас золоо найруулагчийн удирдлагын дор бас химийг сурсан байдаг. Тэгээд анх удаага Монголын Ирлаш гэдэг юм хийж яхад тэндээс дүрээ мөхөлж явлаа. Тэгээд амар сэтгэл хөдлөжсэн. Тэгээд тэр болгонд одоо юу гэдэг зураг авалт муулт гэдэг юмд чинь нэг их явж үзээгүй өмнө үед бол сэтгэл хөдлөл амар өндөртэй. Тэгээд тухайн үед бас шонхор туслан дээр банк зураг авалттай энэ тийм зураг авалттай гоё гэсэн. Шонхор туслан бол бас гоё туслан байсан шүү. Бэлэн ташрамд хэлэхэд. За тэгээд өргөжлөлээд 9 дугаар анги хүртэл яваа. Тэр хугацаанд бол сургуулийн одоо 2000 хүний өмнө нь одоо юу гэдэг сургуулийн
хүлтэн урлагийн нэгдсэн тоглолтыг найруулад зохиолын бичээд одоо нөгөө нэг хөтлөгчийнхөө үгийг текстийг бичээд дээрээс нь ингээд юу гэдгийг анги хамт олонтойгоо урлагийн үзлэг бэлдэн тэ энэ тэнд одоо шилдэг болж ирсэн бүх номеруудыг бэлдүүлнэ гэл асар их юм хийжсэн. Тэгээд тухайн үед бол би 96 дугаар сургууль буюу энэ хорооллын оюуны ундрах хөтөлбөр сургууль сурдаг байсан. За тэгээд энд явдаг байхдаа олон юмны ард гарсан. Тэгээд ихчим сурсан, ихчим найруулж үзлээ. Тэгээд анх удаагийн бас гоё найруулга тэнд байсан шүү. За тэгээд ингэж явсаар байгаа 9-р ингээд төгсөөд за одоо хайчих вэ гэдэг нөгөө нэг 10-даа энэ сургуульдаа сурах уу, өөр газар сурах хэрэгтэй болов уу гэд ингэж явж байгаад манай ээж за миний охин соёл урлагийн их сургуулийн лицей Бадмаар ахлах сургууль гэж сургууль байдгийн байна. Тэрний охин ахлах одоо ингээд үр бүтээлтэй сурвал яаж юм бэ? Тэгээ ярилцаад манай ээж бас өөрөө залуудаа жүжигчин болно гэсэн мөрөдөлтэй. Тэгээ бүр айгуу гоё юм байлээ. Тэгээд тэгээд энэ чиглэлээр нэг айгуу яг 2 дугаар нэгдээ орвол өөрөө өөртөө амлалт өгч гисэн тийм ээ. Би энэний ард гарна, би чадна гэдээ өөртөө амлалт өгсөн чинь эргэлзэхгүйгээр шууд очиод. Тэгээ айгуу хацтай заяа. Бас энэ чинь адраматай явсан юм аа. Яасан гэсэн чинь нөгөө нэг яг сургуультай одоо ингээд очиод нөгөө нэг юу гэдэг шалгалт өгдөн штэ. Тэгсэн чинь би ингээд хамгийн сүүл 8 сар төгсөн бахад тэр чинь хамгийн сүүлийн шалгаруулалт. Тэгээ ерөөсөө маргаашин шалгалттай. Би юу ч бэлдээгүй заяа. Нөгөө нэг лаг, итүү, ритм, сонсгол юу гэдэг юу ч явахгүй надад заяа. Байя гэхэд нэг дууч бэлдээгүй. Бүр амар юм ямар ч бэлтгэлгүй нөө зунжангаа хөдөө явж агарт маргарт гарч тэг хөдөө орон нутгаар явж байгаад ирсэн юм чи яа тийм сайхангаар томдлох болоод за өгч игээд. Тэгээд шалгалтаа өгсөн чинь ерөөсөө жүжигчний ангид ерөөсөө 3 хүүхдэл тэнцлүүдээ тэрний нэг нь болж таарсан. Тэгээд маш өндөр оноотойгоор тэнцсэн. Тэгээд маш их баяртай байгаа. Тэгээд Бадмаар ахлах сургуульд эсэж ороод за тэгээд жинхэнэ нөгөө нэг жүжигчин хүний амьдралаар юу гэдгийг бэлтгэгдэж үнэхээр шүүсээ шахуулсан шүү гэж хэлэхэд баргуураа. Тэгээд маш сайн багштай байсан. Багшийн хувьд бол ярих юм байхгүй. Тэгээд миний хувьд бол бас ер нь сайхан дураараа сурч байсан. Яг бүх юм дээр аюу дураараа хандчихдаг. Тэгээд сайхан хамт олонтэй. Манай анги хамт олон бол бүтээ чадна болно чадна штэ гэдэг аюу тийм гоё дандаа уриалгах юмд амар гоё тим анги хамт олон байлаа. Тэгээд тэр хугацаанд ер нь Бадмаар сурж байгаа тэгээд хийж үзээгүй ховрын юмнууд бол тоотой төлцсөн баг гэж бодож байна. Тэгээ ер нь аль болох бас анги хамт олонтойгоо цаг хугацааг өнгөрөх амар дуртай байдаг байсан. Манай анги октод ихтэй хөвгүүд ерөөсөө маш цөөхөнтэй. Ерөөсөө 3 залуу маань нийлээд эрэгтэйчүүдийн эрт 100% тэгж ирдэг тийм хөгжилтэй хамт олонтой. Тэгээд ангийн октод манаас их гоё нөхөрсөд бүгдээ амар гоё тийм юу тийм яг нэгнийхээ тийм нэг дутууг нөхөж өгдөг тийм октод байсан. Манай ангид бас октод бол тэгээд сургуулийн дандаа согоонууд бүгдээ хамгийн царайлан нь манай ангид байсан. Тэгээд тийм болооч тэр юм уу манай анги хамт олон гар хөл нийлээд юм ихтэй айгу тийм чадварлаг байсан. Бүгдээ маш мундаг хийдэг байсан. За тэгээд ингэж явж байгаа сургуулаа төгсөөд за тэгээд нөгөө өсөж явсан мөрөөдлөөсөө гажаад бүр шал өөр мэрэгчлэр шал өөр сургууль сурахаар болоод. За тэгээд жоохон сэтгэл санааны хувьд жоохон тийм хүн одоо яанда хайчандаа гэж ингэж бодож явж байгаад за өнгөрсөн одоо нэг дэлгэцэн юм ч одоо сурахгүй гэдэг яах вэ гэдгийг сурсан мэт. Тэгээд сургуультай сураад амжилттай төгсөөд миний мөрөд бүр тэсгэлэн хэрэгчлэр төгсөж ирсэн тухайд. За тэгээд нөгөө нэг дур эзнээ болохгүй дунд ч өмсгөөж болохгүй гэдэг шиг өстой бүр үнэхээр юудгээ хүсээгүй юмд бол нэр хүсээгүй л юм лээ. Тэгээд өстой яажсэн ч гэсэн урлаг руугаа тэмүүлгээл урлагийнхаа юм руу зүтгэл нөгөө л нэг яалцахгүй 10 гаруй жил бэлтгэгдсэн. Дээрээс нь яг тэр хүмүүжлэр над чиг үнд юудгийн зүгээр нэг энгийн байна гэдэг бол ер нь бол надад бол асуудал өгдөг гэсэн. Амар тийм хичээл мөртлөө амар тийм жоохон хийцгүй юм шиг санагддаг. Яа тэр нэг одоо юу гэдгийг Swiss Miss дээр бид нар оюутан театр дотор байнга солиорол тайзан дээр ингээд явж байдаг хүмүүс тэгэнгүүт нэг бас зааландаа орвол байнга бүжиг дуу хуур гэл ингээд нөө мэрэгжлийн юм угаасаа хичээл буцаад за тэгээд нэг хэсэг завсарлага аваад аваад буцаад урлагийнхаа чиглэл рүү ажлыг ер нь энэ талаараа явъя болохгүй гэсэн байхгүй зүтэй гэдэг үүднээс жоохон бодож сэтгэж эхэлсэн. Тэгээ хамгийн анх
яаж эргэж урлагаар гоё буцаж тэмүүлж орсон бэ? Миний хувьд бол бас нэлээд хугацаа штэ тэр завсралцсан хугацаа маань. За тэгээд нөгөө би хаа маань ингээ бүжиглэхээ болсон чи гинт дэлбрээд бүр нэг амар болдсон штэ. Яг тэгсэн байсан. Тэгээд тэгэж байж байгаа би чинь юу яасан бэ? Юу дуучин төмөө хэлсэн их чинь Нандаа харин цэцгэс гээд цоо шинэх уран бүтээл. За тэр дууны клипэнд ингээд ээж нар юу гэдэг эмэгтэйчүүд маань оролцох боломжтой шүү гэдэг ингээ амар гоё тийм лайв явж байгаа байхгүй юу. Зүгээр фэйсбүүк үл хийж шээ. Тэгсэн чинь лайв гарч ирээ. За тэгээ нөгөө лайв үзэх бүү сэтгэл хөдлөлсөн бэр хичээгээ уруудтай тань хоёлаа очиод тоглож ил та гिचил та гэсээр. Тэгээд очиод за тэгээд тэнд очиод ер нь юм шинээр ертөнцийн юу гэдэг шинээр хаалга нэгэд орж байгаа тийм адилхан байсан шинэ хаалга цоо шин суйрлалцсан хаалгыг яг барилнаас нь татаад орж байгаа юм шиг сэтгэл төрж ирсэн. Яг тэгэхээр буцаад яг тэр мэдрэмж байсан. Тэр нэг үгээр хэлж юу гэдгийг үзгээр бичиж чадахгүй тийм нандин мэдрэмжийг буцаад мэдэрсэн. Тэгээд буцаад яг энэ урлагийн чиглэл рүүгээ илүү ингээд орё гэсэн бодлыг ус төхүүлж өгсөн сайхан уран бүтээл болсон. Тэр өдрийн зураг алдчих маш амжилттай болсон. Тэгээд тийм сайхан үг таалаг ухаарлал боломжийг нээж өгсөн. Дуучин Төмөл зэгчтэй бяцхан хөрх охинд нь маш баярлалаа гэж хэлье. За тэгээд тэрний дараагаар тэгээд тэндээс цаашаа шинэ жил мэдлэр чинь би чинь бас айгуу тийм саваагүй. Ер нь амар юм байна. Шинэ жилээрээс энэ тэмдгийн би ч өөрөө хатаатай охтын хамтлагтай. Тэгээ хамтлагаа дагуулаад хурим найр шинэ жил гэсэн юмд ч бүжгэлдэг. За тэгэж явдаг гэж хагаад би ч одоо хэдэн сард юм бол 1 сарын сүүлээр фантастик продакшн 37 дугаар тоочгт нөгөө арын маасанд ингээ хүмүүс эрэхтэй явах уу гэ манай найз охин над руу бичээд за тэгээд нөгөөдг нь ячаад явах уу яах уу гэж өсөр хагаад за ерөөс явъя. Яг юм аа тийм тэгтээ тэр миний хүсэл мөрдлийн байгаа юм чинь хинт юу гэж хэлнэ гэж бодоод одоо нэгсний арга гэрээсээ зөвшөөрлөхгүй голгоод гарч явах чинь штеп. Тэгээд явахаар болоо. За тэгээ 37 дугаар тоочгийн хамгийн анхны орсон зураг авалт тэр нөгөө юу хийсэн? Хоримтой хэсэг байсан. Хорим идэх хэсэг. Тэгээд одоо та бүхэн бол 37 дугаар тоочг үзсэн баг тийм нөгөө болд Бурмаа хоёрын хоримн дээр төчөөд ирдэг штэ. За тэр зураг авалтнаас эхлээд ерөөхдөө 37 дугаар тоочгтойгоо тоочгийнхоор ингээд ажилласан байгаа. За тэгээд нөөл мундаг нөөл лаг хүмүүс чинь дэргэд очих хүмүүс сэтгэл хөдлөл гэж юм чи амар юм бэ те. Ялангуяа миний хувьд бол ингээд гэл зүрхч гэдэг амар хурдан захиал гэсэн чинь ингээд мэдээж нэг завсралцсан байсан учраас гэдэг юм жоохон нэг хэсэг бие барьсан байсан. Миний хувьд бол тэгэл за одоостай жүжигдэг болоо яана гэл за хэлснээр нь л хийх гэж үзье гэл. Тэгэл хасан заавраа цай өгч юм. Миний ч бас сэтгэл хөдлөл өндөр байлаа. Тэгээ сайхан ямар ч хэлсэн арын мас ч гэсэн тэгээ маш сайхан тоглоод гарсан. Тэгээ юу гэдгийг тэгээ эдсэн чинь одоо энэ та бүхэн мэдэн шүү дээ. Эмоц продакшны одоо менежер Адам ах манаас хэд удаа ингэж очсон заяа бүр ингээ арын мас чирж очиод. Тэгээс жавэр хөрхөн Адам ах маань ингээ за ингээд мэдөө ахын зургийн нарын дараагаар нь явж байгаамаа. За тэгээд ингээд хамтран ажиллах боломж юм. Одоо нэгсний цаваас хэрэглэн байгаа чинь одоо өнөдөн төртлөө гэсэн ухааны тийм гоё сэтгэл төгсөхгүй. Тэгээд би амар баярлаад тэгээ хааста нэр хизээ хаана нэ тэгээ яг ажиллая гэл. Тэгээд ажиллахаар бол фантастик продакшнд очсон. Тэгээд энэ сайхан боломжийг нээж өгсөн найздаа. За тэгээд дээрээс нь намайг бас олж харсан. Миний сэргэлэн тий овжин цанг олж харсан. Тэрхэн хүнд тадаамахтаа. Тэгээд бас сайхан хамтарч ажилласан фантастик продакшныхаа ах нар чинь сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлье. Учир нь зүгээр дэрэгдэн байж байгаа юм ухаардаг юм лээ. Миний хувьд бол нөгөө нэг урлагаар хүмүүжсэн ч гэсэндээ бас миний ааш зангийн хувьд ер нь нэг тийм хатуу ширүүн дандаа нэг хамтлаг ахлаал ингээл цогцуул тэгээл гүдэг байсан. Миний хувьд бол миний удирдлагын дор ороод ажиллаж байгаа гэдэг чинь миний хувьд бол маш том юм өөргөө сорж байгаа сорилдахгүй. Тэгээд анх удаа тэгж ажиллаж байсан. Тэгээд фантастик продакшнтай 37 дугаар тоочгт явахдаа их юм сурсан. Үний ингээд одоо юмхнаар юм хийдгийг те юу ч байхгүй газар юм бий болгодгийг нэг нэгнээ хайрлаж нэг нэгэндээ урам зориг өгч нэг нэгээ хүчилж
Тэ бүр нэг юм гоё ам бол болж ажилладаг хүмүүс л фантастик продакшны юм байсан. Тэгээд үнэхээр бишрэхгүй үнэхээр чүтггүй харахгүй мундаг хүмүүс. Тэгээд юу гэдгийг инээгээд хэлж байгаа үг нь ч тэр уурлаад хэлж байгаа анч тэр зүгээр ансамблд мааснд нь хэлж байгаа анч тэр яг юм хэрэгтэй үеийн юм орчин бүртгүүлээд хэлээд байгаа юм шиг надад зориулж хэлээд байгаа юм шиг тийм ухаарлын гоё юмнууд бол маш их тохиолдож ирсэн. Тэгээ тэнд ажиллаж ирсэн мундаг хамт олон тэгээ хамт олон болж ажилласан мундаг ах нар эгч нар бас байсан. Бүр ингээд ямар мундаг юм бэ? Бүр ингээд биеийн удчууд ахт хүртэл үгүй энэ ханаад юу юм бэ? Ажиллах хэрэгтэй гэдэг тэр гоё хутган хүртэл явж ирсэн. Тэгээд амар бахархал төрсөн. Бүр ингээд нойргүй шүнжэнгөө зургаад магаш нүсээ нэг хитэн цаг удаал дахиад зургандаа гарах ч гэдэг юм уу. Ийм байхад хүртэл тийм эрт хүчин өрөөс унтардгүй. Тийм хамт олон тийм байлгах үнцийг бас өгч чадчих байгаа нь бас фантастик продакшны ах нараа. Тэгээд үнэхээр нэг тийм үнэхээр амбал үнэхээр гоё тийм байсан. Тэгээд 30 дахь тоочтой явлаа. Тэгээд тоочих маань сайхан амжилттай болоод өнгөрсөн. За дараа нь бид нар 9 сарын 7-нд нээлттэй хийжсэн юм байна. 30 дахь тоочих маань. Тэгээд нээлттэй хийсэн үеийн манаас зүрхээ бас оруулна би. Тэгээд нээлтэн дээр очиод нээлт маань үнэхээр сайхан галхал өмссөн. Үнэхээр сайхан байсан. Мундаг хүмүүсээс урилгаар ирсэн, төчтөр ирсэн сайхан байсан. Тэгээд анх удаа кино нээлтэнд явж анх удаа тийм хамт олонтой ажиллаж тэгээд тэр тусмаа бүр фантастик продакшнтай ажилласандаа миний сэтгэл хөдлөл үргэлж өндөр байдаг, сэтгэл үнэхээр дүүрэн байдаг, бахархаад ярих юмтай тийм болсондоо бүр их баяртай байгаа. Тэгээд тэндээс маш их юм сурсан. Тэгээд тэр маань бас цааш-цаашдын уран бүтээлүүд дээр манаас туршлага болсон байдаг. Ах нартаа маш баярлалаа гэж хэлээд хамтран ажилласан бүх жүжигчдтэй хүмүүнд дахагч нартаа бүгдээр маш их баярлалаа. За тэгээд дараагийн уран бүтээл маань үр гэдэг уран сайхны киносэн. За үр уран сайхны кинонд би бүр тест мэстэн дээр явсан. Энэ юу гэхээр хувцс жижиг хэрэглэл хариуцж явж үзсэн. Ер нь бол миний хувьд бол бүр багаас нь эхлэе. Яадгийн арын албанд юунд ч ажиллаж исэн яадгийн бодож явж исэн болохоор тухайн үедээ шууд хувцс жижиг хэрэглэлээр явсан. Тэгээ надад маш гоё байсан. Энэ уран бүтээлийн ард бас маш олон хүмүүс ажилласан. Гэхдээ яг үр уран сайхны кино бол бас олон төрсэн байх гэж найдаж байна. Тэгээд тэндээс бас хувцсыг хэрхэн яаж зөв авч явж найдаг нэг хадгалах, зааж жүжигчний имийг орхилдуулахгүй, энэ сценээс зөрүүлэхгүй, тэр сцен дээр тавиулахгүй, яаж итаа авч явахгүй мохоо гэх юм бол бүгдийг л сурдаг юм билээ. Тэгээд энэ дээр бас айгүй тусдим болсон бол бас мейкап ихч байсан, жаг ихч байсан. За тэгээд мундаг хүмүүстэй хамтарч ажилласандаа маш баяртай байгаа. За тэгээд дараагийн уран бүтээл болохоор Epic Production-ы за одоо миний хамгийн их стори ддэг Facebook, Instagram одоо юу гэдэг хамгийн их стори ддэг зүйл бол яалчгүй энэ кино. Энэ бол миний амьдралтаа үзсэн хамгийн том хөгтөргөө гэж нэрлэж болох юм байна. Яг тэгэхээр том ертөнц байсан юм. Анх удаага яг асент найруулагч гэдэг мистер явж үзсэн. Тэгээд хөдөө гэрээсээ хол бид нар ч бас маш их удсан шүү дээ. Тодорхой хэмжээний маш урт хугацаанд натурын зурагтай. Тэгээд мэдээж танихгүй газар бүр огт явж үзээгүй газар руу явсан. За тэгээд энд явах бас алтан боломжийг нээж өгсөн зурглаач цагийнхаа баярлалаа гэж хэлье. За тэгээд Epic Production-тай анх явах болсон сэтгэлийн явдах юм бол маш их өндөр байсан. Би яг үнэндээ Epic Production-ы тухайн үед одоо ямар ч киног үзэж амжаагүй гэхдээ амар мэддэг тийм продакшн байсан байхгүй юу. Үзээгүүрний трейлер амар үзсэн тийм кино үзэж амжаагүй тиймс. Үзэндээ гэж аа шал өөр юм явчихдаг. Үзэндээ гэж аа ажиллаад үзэж амжаагүй байсан тийм үү. За тэгээд Epic Production-тайгаа явахаар боллоо. Очлоо хуралдлаа, зохиоломжлаа, сэтгэл хөдлөл амар өндөр тэгсээр амар төвшөртэй ёо. Яана би чадах болов, яана би нэрээ барах болов гэсэн бодол толгоонд гэлээ. Баг нөгөө нэг энийг иш нэг шиддэг штеп тэр шиг бодлоо зэгцлэх хэрэгтэй юм шиг санагдчихсэн тохойд. Тэгээд за явах өдөр маань боллоо тийм ээ. Явах өдөр боллоо. Бид бүхэн бас маш их сэтгэл хөдлөлт өндөртэй байсан. 3 бригад бас гарч ажилласан тийшээ бүр 3-4 бригад явсан баха. За тэгээд Хөвсгөл аймгийн цагаан уус мөн. За тэгээд дугаарцсан та бүхэн кино үзсэн болохоор мэдж байгаа. Тэгээд энэ кинон дээр ажилласан. За тэгээд ингээд замдаа мэдээж хөгжилтэй байсан дуулаад гоё юм яриад замдаас мэдээж нөгөө цаг алдахгүй. Epic Production амар гоё үнэлэх юм нь юу байсан гэхээр ерөөс цаг алдчих болохгүй.
нэг ч минутыг үнгүү эзгүй хийд юм өнгөрүүлж болохгүй гэдгийг амар ойлгуулж чадсан надад. Яагаад гэвэл одоо ингээл бид нэр автобусаар одоо явж байгаа шүү дээ. Тэгэл за одоо ингээд унтах хэрэгтэй, амрах хэрэгтэй гэсэн ингээл биднэрт нэг тийм залхуурлын энэ нэг замыг яаж туулнаа ч гэдэг юм уу. Тийм бодол ерөөсөө орж ирээгүй. Яа тэлээ маш тийм рек шигтэй сэтгэл хөдлөлийг амар гаргаж өгсөн. Биднэрт нэг тийм замыг амар үнцэнтэй өнгөрүүлж исэн. Замдаа одоо ингээд явж байхдаа тий. За одоо энд ингээд тэнд хоолтой шүү. За одоо ингээд өдөрлөө зохиолоо ингээд ярилцчихъя. За нэг нь гарч ир зохиолоо уншия гэж зохиол уншаал, тайлбарлал, задлж өгөөл, уншаал, задлал ингээд амар үнэтэйс надад тэр хугацаа. Тэгээд тэрнээс ингээд нэг өөрийнхөө нэг жижигхэн олж авсан мэдлэгээрээ тэндээс ингээд тэр надад амар төхөмөлсөн байхгүй. Ингээд уншаал зохиолж үжигч ингээд амар ингээд тий. Надад тэр амар гоё мэдрэмж ийсэн. За тэгээд бид нар явсаар байгаа зорьсон газараа хүрсэн байдаг. Тэгээд зорьсон газараа очиод за зураг авалтыг маань зураг авалт гэхээс бид нар бас 2 хоног өмнө очсон баха. Яа тэгэхээр бид нар нэг очиод байрлах хэвээр бэлдэх юмнууд ихтэй тийм ээ. Тэгээд бас нөгөө мотор дуурах өдрөө харцсан байсан учраас бид нар 2 хоногийн өмнө чэнс явсан байдаг. За тэгээд зорьсон газараа бид нар очиод байрлалаа. За тэгээд пүүх шүн за үүрээр баг утсан билүүдээ тэгж очиод буцаад өдөр нь бид нар гараад шүндэнгөө яваад баг өрөөр орлоо. Тийм баг тийм. Ингээд бүр амар юм хаад тасгатай юм замаар явсан. Тэгт маш гоё хийсэн. Тэгээд уулсан бид нэр бас сайхан үлээж авсан. Очиод бас налхар гоё илээ. За тэгээд очиод нөгөө став болохоор хамаагүй тийшээ гарч болохгүй, орж болохгүй, зөвшөөрлөөр явах хэрэгтэй, тэгх хэрэгтэй гэж яг нөгөө дөрмийн жаг дагуул бид нар юм аяж явж байгаа шүү дээ. Тэр бас аяа гоё хийсэн. Тэгээд ингээд жүжигчд маань бас ингээд айгүй гоё зөө. Одоо манай мейкапын баг гэхтэл ингээд яг мейкапын юмнуудыг бэлдээл зохиол дээр нөгөө зохиолыг тусдын янзлсан. Тэгэл бид нар ч орж сууж байгаа ингээд зохиол дээр хамаа юм тэмдэглээл ингээд энэ сцен залгаа юм байна. Энэ ингэж явах юм байна. Ким гэдэг амар гоё цэгцтэй мейкапын хувьд амар цэгцтэй маш гоё явсан. За тэгээд тэд нар маань юм ээж ингээд нөгөө зарим нь ингээд сахал махал те зарим нь үүс гэзэг гэл ингээд манай жүжигчтэй та нараас киног үзсэн юм чи мэдж байгаа хувиргалтууд маш их орж исэн. Тэгээд тэрэн дээрээс тэр болгоныг одоо сахлыг гэхтэл яг ингээд сахлаар нэгтдэг манай тийм амар уран бүтээлч винкартууд маань бол тийм гоё явсан. За тэгээд жүжигчтэйгээ бас хараад амар их тийм бахархах сэтгэл төрсэн. Энэ юм гэхээр найруулагч маань тойрол сууж агаад ингээд те ямар ч цаг хугацаа чөлөөцөх гарлаа зохиолын задаргаа зохиол уншилт хайрцалт ингээл бүх юм явжсан болохоор амар үнцэнтэй байсан. Тэгээд бид нар ч бас нөгөө сумандаа очисныхоо эхний өдөр гэлүү те маргааш нь жилөө нөгөө хүний цааныг яг сумын одоо сумын төв соёлын төвд нь бид нар хөтлөхөр болоо тэмдэглэсэн. Анх тэр хүний цаана хараад яг үзсэн. Анх удаага хүний цаанаас зүгээр л тэр чигтээ би бүр ингээд шокийн сонирхлын гэж үзсэн. Тэгээд тэрнээс гадна нөгөө нэг хүлээж авч байгаа миний амар сэтгэл зүй амар өндрээсэн байна. Тэгээс чинь нэг жинэ одоо жүжигчийн ихтэй ах юм аа нөгөө нэг өөрийнхөө нутаг дэсвэр ороод ирсэн юм чи мус авч байгаа. Дэсвэр дээр орж ирсэн юм чинь. Мус авч янараас шүнд найдаг. Одоо задлаа. Тэр нөгөө анасаа л утдаг штеп. Тэр үзэгдлийг үзээл сад. Яа тэр зулаахын тэр уйлж байгаа юу яг надад тэгэхэд нэг ах トゥ угийн хайр одоо эгч トゥ угийн хайр ер нь хайр гэдэг юм зөвхөн хосуудын хооронд биш тийм ээ. За энэ нөгөө хүн төрлөختөн гэж юмыг одоо эмзүүлж чаддаг энэ ах トゥ угийн хайр гэж нэг юм бас байдаг шүү дээ гэдэг ухаарлыг бол толгоор удаан хөтлөжсэн. Тэгэл тэрнээс гараад хар хурдаараа гүйжижэл став дээр гүйжижэл зулаагчныхаа юу тэрж явмаар санагдчихсэн. Тийм амар сэтгэл хөдлөл амар өндөртэйсэн гэдэг өдөр. Ингээ асатлаа үлдсэн заяа. Тэгэл гүйжижэл зүгээр тэвэл та хоёр ямар мундаг юм бэ гэж хэлээд ингээ тэврэл уйлмаар санагдсан. Тийм амар гоё кино болсон байсан. За тэгээд дараа нь бид нар зураг авалт эхэллээ. Мэдээ зураг авалт ихний өдөр мотор дуугаал тийм ээ. Үнэхээр азшралт байсан. За тэгээд анх удаа хийсэн тэр 2 камерын голд ганцаараа юу. Миний хувьд бол маш тийм инээдтэй, тэгсэр амар сургамжтай, сурууштай, сонирхолтой байсан. Тэгээд үнэхээр гоё байсан шүү. Тэгээд юу ч юм орон сайхны кино маань маш амжилттай зураг авалт маань болж өндөрлсөн. Тэгээд бид нар бас хур бороо манаас цас маань хүртэл 10 сарын үед бид нэртэн зураг авалт өрнөн дуусах тал руу хандсан бас ирээд нэлээ утцсан. Тэгээдсэн чинь цас орчдын нэг өдөр бүтэн өдрийн зураг зогсож байгаа байхгүй цас орсон. Яана цас орчлаа ш одоо яах вэ гэж бүгд ингээл амар сандралтаа
яана энэ цас хит хоног үргэлжлэх юм шиг. Өнөөдрийн зураг яана гэл нэг өдөрт бид нар ч амар их сценээр нь зураг авдаг. Тэгээд манай одоо ингэ юу гэдгийг эдэг продакшны одоо зохиолч найруулагч Зулаа ах хувьд бол маш гоё заяа. Тийм загнаад идэггүй тийм найруулагч. Яг гоё найзан дундаа тэгсэрнээ бүгдийг маш сайн бадж чаддаг. Тэр хоёр ч тэгсэн чинь би одоо тэгээ тийм Зулаахын бас нэг юм хэрэгжсэн. Тэр юу гэхээр эдэг продакшны бас нэг юм гайхуулмаар чанар заяа. Зураг авалт ингээд одоо ингээд өдөрт за зарим продакшн яаж авдаг мэдэхгүй нэг өдөрт нэг 4-5 сцен 6-7 сцен за дээднэл 8 сцен гэж зоогол авдаг шүү дээ. Тэгэхэд эдэг продакшн бол тэгдэггүй. Эдэг продакшн баг 16-7 сцен өрчөөл яг авна гэсэндээ авдаг. Амар чанартай авдаг. Тэр нь үнэхээр их таалагдсан. Тэгээд юу гэдгийг ажилчтай амар гоё ингээд юу гэдгийг уран бүтээлчд амар гоё хамраагаад ирч хүчийн нөгөөд амраагаад ирч хүчийн нөгөөд амраагаад ирч хүчийн нөгөөд амар тийм яг тийм хужирд авсан яг тааруулж ажилласан зүйлээ. Яг тийм хүн тэгээд хамтарч ажиллахад үнэхээр урамтай байсан. Тэгээд намайг одоо анх удаа явж байгаа гэж бол бодог багтахгүй тийм аа. Тийм аа. Тийм миний хувьд бол анх удаа яг центр явж исэн тийм мэдгүй ч чадахгүй юмнууд их байсан. Тэр болгонд бас бүх зэмлээлэлгүй хүн шиг тайлбарлаж хэлж өгөөд байсан маш гоё байсан. Тэгээд баярлаа. За тэгээд нэг үйл болцсон. Өвлийн одоо бүтэн өдрийн 13 сцен бүр таг цосгоод идэг хайжнаа яана гэдэг. Тэгээс энэ чинь Зулаах тэр өдөр бид нэр ингээд одоо шахах болов гэж утсан чинь тэгээгүй амар гоё ингээд маадуулаа шүү дээ. Бас амар мундаг байсан. Яа тэр энэ цаг хугацаа хэдүүлээ дэмий үрээд явах уу? Найруулагч ч гэсэн харин дэмий үрээд явах уу? Тэгэл пострын зураг авчий гэдэг. Пострын зургийг гараа хязгаацсан маа гэж чинь өдөр гээд амар гоё юм надад тэр үед уран бүтээлчд тийм гал гарсан хүнд хүч өгсөн яг тийм гоё байгаа. Тэгээд зогсохгүй урагшилж байгаа надад амар тийм сайхан санагдсан. Уран бүтээлчдийн хамгийн гоё аваачтай чанар юмсны баг гэж бодож байна. Тэгээд тэр хүмүүс яаж удаагаад урд нь гэдэг миний хувьд бол ер нь бол юм өрөвдмөр зүйл юм шиг санагдчихсэн. Яг л илүү их юм сурах хэрэгтэй, илүү их юм хийх хэрэгтэй. Яах вүлээ гэж толгой дотор мөнхийн тийм бодлоод эргэлдэж дахиад илүү юм сурах юмсан, дахиад илүү юм болоод мэдчих юмсан, нэг юм ч гэсэн илүү сурчих юмсан гэсэн бодлоор өөрийгөө очиж ирсэн тохиол дээ. Тэгээд ил гарахгүй ч гэсэн дотор бол мөнхийн тийм бодолтой байсан. Тэгээд аюу гай хамт олон байсан. Тэгээд энэхүү уран бүтээл бол маш олон одоо хүмүүсийн нүсрэх хүчээр боссон сайхан уран бүтээл болсон. Хэлгүүжин мурын сайхны кино бол 1993 оны 6 сарын 23-нд болсон гэж ярьдаг баха. За тухайн үед болсон яг бодит үйл явдлаас сэдвлэн бүтээсэн тийм уран бүтээл. Тэгээд энэ киноны одоо киног үзсэн хүмүүс бол сэтгэлүүд бол маш сайхан байсан баг тийм ээ. Тэгээд энэ кинонд бас сэтгэл зүрхээ зориулж ажилласан да. Тэгээ миний энэ өчүүхэн чадварыг бас бүр хэднүүл төвлөөр ахиулаад дээрээс нь зааж зөвлөж тусдим болж байсан. Нийт ах их нартаа, дүү нартаа, кино багийнхандаа маш их баярлалаа гэж хэлье. Тэгээ энэ уран бүтээл бол үнэхээр сайхан уран бүтээл болсон байгаа. Та бүхэн үзэж амжаагүй хүмүүс ивэл Univision Look TV тэг ер нь IPTV-д байгаа. Тэгээд Монгол кино гэсэн байгаа. Тэрлөө ороход байж байгаа шүү кино маань. Тэгээд үзэж амжаагүй сэтгэл хөдлөлөө бас мэдэрч амжаагүй хүн байх юм бол яг одоо та бүхэн аваад ороод үзээрэй. Үнээр сэтгэл хөдлөсөн сайхан уран бүтээл байсан байгаа шүү. За тэгээд хэлгүүжийн мурын сайхны кино маань 8 сарын 28-ны өдөр нээлттэй хийсэн. За тэгээд Тэнгис кино театр, Өрөө кино театрын гадаа нүсэр их том Сүрийг бодраас сайхан нээлт хийсэн. Тэгээд энэ кино манаас нээлттэй хийсэн цагаас эхлээд танхим дүүрэн үзэгчтэй өдрийн 7 цаг тавилттай 7 цаг маань дүүрэн үзэлт. Тэгээд тийм сайхан байсан. Тэгээд тэгж утсан кинонд дурлсан, кинонд хайртай тийм үзэгч та бүхэнд сэтгэлээсээ маш их баярлалаа. Та бүхэн манаас энэ өмчийг дээдлэлдэг продакшныхаа захирлаас тийм ер нь байсан. Яхаа би ингэ кино авч явах юм боломж байна уу? Тэг би миний найзтайгаа явах юм гэдгсэн чинь за эмэгтэй хүн үү? За нэгдээд миний дүү хэцүү чи анх удаа явж байгаа. За тэгээд ингээл ер нь нэг тийм эмэгтэй хүн учраас мэдээж санаа зовсон баг. Нэгдээд хоёрдоо төрхэд мэдээж нөгөө бас чадахгүй болов гэсэн айдас байсан баг. Тэгсэн ирнээл надад итгэсэн. Тэгээд итгээд надад Сүхбаатар аймгийн хамгийн анх өгч исэн юм аа. За тэгээд итгэлийг дагаад явах хэрэгтэй би мэдээ. Тэгсэн чинь надад тэгж хэлэх байхгүй. За миний 21 аймагаас баг хамгийн хүмүүстгүй аймаг чинь Сүхбаатар шүү гэж баг тэгэлээ явуулсан. Тэгээд амар айдастай заяа. Би ч одоо баг кино гаргахаас нэг 2 хоногийн өмнө очил реклама хийгээд гаргах
болохоор байх хугацаанд би бүтэн 7 хоногийн өмнө анх удаа явж байгаа болохоор 7 хоногийн өмнө очиод тэгээд 7 хоногийн өмнө очиж яадیں۔ Сайхангаа тэгээд сайхан хамгийн гоё юм бас манай хичээх байсан. Хичээндээ байсан учраас маш гоё байсан. Тэгээд скватерцтэй жинхэнэ нэг спикерүүд олж авч байгаа л хэвээр машин дээр тавьж тойруулаад гараараа барьж ин тэргээр яваал. Тэгэл одоо нөгөө жаахан шар театрын гадаа ч нөгөө хөгжмөө тавьчаал өөрөө микрофоноор орлол ингээд Хөдөлгөөний орон сайхны кино жаахан шар театр 16 цаг 18 цаг 20 цагуудаас тусгай сонсогдож байна. Та бүхний хүрэлцэн үзэхийг урьж байна. Тэр үе болгон тэр цаг хугацаа болгоно надад мэдээсэн. Жаргалтай байсан. Амьд байгаагаа мэдэрч чадсан. Хийж бүтээх хэрэгтэй байна. Дахиж сурах хэрэгтэй байна. Би юм хийх хэрэгтэй гэдэг ийм хутам ойлголт юу гэдгийг зөв болгоныг зааж өгч ирснээр надад илүү амттай сайхан байсан. Тэгээд Скватер аймагт бас киногоо анх гаргалаа. Киногоо гаргаад за яана нөгөө кино гардаг өдөр боллоо. За яана хүн ирэхгүй бол яана. Би өстө тэгэл дуусаа яана гэдээ утсан. Тэгсэн чи харин өстө пиг үзсэн бүр цогсоод бүр энтэндээ санал нэмж оруулж ирээд ингээд бүр пиг үзэлттэй. Амар сэтгэл өндөр байсан. Миний хувьд бол ерөөсөө тэгээд буцаад Улаанбаатар хоттой игээд байсан чинь маш сайн үзүүлэлттэй байсан. Тэгээд ах нар манаас надад тэгж итгэл даалгаж явуулсанд баярлалаа. Тэгээд тэрнээс хойшоо би ч бас хэдэд аймгаар явцсан. Тэгээд оцсон газар болгоо ер нь үзэлт ихтэй. Намайг оцсон газар болгон сайхан хүлээж авсан. Нөгөө уус усны эцэд маань сайн хүлээж авсан. Театрын хүмүүс маань сайн хүлээж авсан. Ер нь миний зам бол яг дараагийн байсан. Тэгээд гоё яваад ирсэн. Тэгээд ингээ миний хувьд бол киног өдөр нутгаар авч үзсэн. Тийм гоё дурсамжтай болсон байгаа. Тэг ингээ бас газар үзсэн. Гоё газар үзсэн байгаа. Тэгээд уран бүтээлчдийнхаа хийсэн тэр гоё уран бүтээлийг тэгээ яг өөрийн биеэр авч яваад тэг ингээ очихоор аяга гоё тэгээ акцент найруулагч гэж очих гоо хүмүүс бүр амар хүлээж аваад тэр нь амар гоё. Тэгээд яг тэр сэтгэл хөдлөлөөрөө яг тэр нөхцлөөрөө ингээд олон газраар явсан олон ч юм утсан гоё эсэ шүү. Тэгээд энэ бүх явах хугацаанд итгэл даалгаж явуулсан эдэг продакшныхаа хамт олонд ах нартаа маш баярлалаа. Үнэхээр маш баярлалаа. Тэгээд кинонд орлож үзсэн эрхэм үзэгчид та бүхэндээ бас чэнс гэдгийгээс маш баярлалаа. Та бүхэн маань бол кино амьлуулагчуд шүү, тийм ээ. Кино үзийг одоо амьлуулагчид та бүхэн байгаа. Та нартаа маш их баярлалаа. Тэгээд цаашдаа бас гой уран бүтээлүүдийг бас эдэг продакшн маань, фантастик продакшн маань тийм ээ. Та бүхэнд хүргэх бах. Тэгээд та бүхэн манаас чих тавин сонсож нүдээ үзээрэй. Сайхан уран бүтээлүүдээр та бүхнийг дээж дайлц цайлж ундалах баха. За тэгээд дараа нь болсон чинь үнэн хайр гэдэг бас эдэг продакшны ээлж уран бүтээл. Энэ бол IPTV-д орсон байгаа. 20 зэрэг үеэр бас хүмүүсийг үзэх юмтай байгаасай гэсэн эдэг продакшн манаас энэ хүү уран бүтээлийг хийж та бүхэндээ танилцуулсан. Үнэн хайр уран сайхны кино бас үнэхээр их бас олон хүмүүс ажилласан. Олон амлалтны хүчээрс авч гарсан сайхан уран бүтээл болсон. Тэгээд уран бүтээлийн хувьд бол энэ зохиолын хувьд ч тэр ер нь хүмүүс үзээд ойлгохгүй байхаа аргагүй, хүмүүс үзээд авахгүй байхаа аргагүй. Энэ нэрэл нийгэмд дутагдаад байгаа сэтгэлдээ гэж хүн бол үзээд шууд ойлгох бах. Тэгээд мэдээж хайр гэдэг юм зөвхөн асуудын донд байдаггүй гэдгийг би бас үнэлсэн шүү дээ. Яг түүнтэй адилхан та бүхэн манаас үзээд үзэж амжаагүй хүмүүс бас үзээд сэтгэлээсээ хуваалцаарай. Үнээр уран сайхны кино бол бас олон сайхан юм бий болгож чадсан сайхан уран бүтээл байгаа шүү. Тэгээд өнөө хайртай би бас центр явсан. Гэхдээ надад маш хүнд үе байсан энэ үе. Юун хүндээсэн бэ гэхээр өнөө уран сайхны кинонд явхад яг манай ээжийн хамгийн том ихчээс бурхны оронд нэрлсэн. Миний хувьд бол сэтгэлзэн хувьд бол маш их дарамттай. Үнийг хэлэхэд бол маш их ганцаардалтай. Яг л би тэдний төссөн. Миний ээж тийм хүн тэгээд орхиод явчихсан болохоор амар хэцүү байсан. Тэгээд тийм үедээ тэгээд эдэг продакшнтайгаа хамтран ажиллахаар бас яг урд өдрийн талбайчаа оршуулад тэрний маргааш нэг ажлыг гэдгээ товлоод тэгээд удаагүй зураг авалт маань эхэлсэн. 2-3 оноо л эхэлсэн баха да. Тэгээд зураг авалт эхлээл ер нь бол тийм миний хувьд бол ер нь амар тийм хэцүү. Сэтгэлзэн хувьд бол маш хэцүү байсан. Орон гарan зарим юм дээр ингээд буруу ажиллаад яана би хамт болно охироочгуудээ яана би төвчгүүдээ гэж амар их санаа зовж ажиллаж байсан боловч сайхан байсан. Маш сайхан байсан.
яагаад гэж хэлж байгаа юм бэ гэхээр ойлгож ажилласан манай хамт олон. Одоо би жинхэнэ мэдхийг шүтэх гэж байгаа нэг жаахан нөгөө яг хамрыг ингээ авчихтааш гэсэн юм лээ. Яг ингээл зурсан гэсэн. Тэгээд зурж явах хүртэл хөөе сэна гэж уурлахгүйгээр гээд энийгээд над руу хараад ингээ за гэд ингээ өнгөрч байгаа тэр гоё нэнд сэтгэл. Одоо нэгсний нэрвэлийн хүний алдсан хэцүү байгаа даа гэдэг зовлон ойлгож өгсөн бас магтаамай маш их баярлаа. Тэгэл одоо нөгөө киноны зураг алтан дундуур ингээл нэг удаа ч ихсэн хоолойг нь сонсч юмсан гэдэг хэсэг дээр хүртэл би хасгарч ийсэн. Амар үйлчсэн тэрэн дээр. Яг л талиаж байгаа бас ингээд сонсч юмсан гэдэг сэтгэл зүгээр амар хандж ийсэн. Тэгээд нөгөө нэг одоо бас үдсэн хүмүүсээс мэдж байгаа нөгөө охинтойгоо яг тэр нэг үзэгдэл байдаг ч нэг амар хүмүүсийг өлөөс хэсэг бас байдаг. Тэрэн дээрээс би ихэд дад бүр ингээд шүдээ зурчаад цааш хараад ингээд ойлоо. Тэр нь бол миний сатууг сонсч чадахгүй амар тийм хэцүү байсан. Тэгээ тэр болгонд найруулагч маань тэг гэж загнаагүй зурлаа гэдгийг яв цаашаа зогсч гэдэг юм уу. Тэгэхгүйгээр бидний намайг одоо маш сайн ойлгож ажилласан хүмүүс бол манай хамт олон байсан. Бүгдээрээ ингээд ойлгож ирсэн. Хэцүү байгааг мэдчихсэн, мэдэрч ирсэн. Тийм болооч тэр юм уу амар тийм зүгээр л нэг тийм гоё няндан тийм яг гоё тийм хүн чанарын амар гоё сэтгэлүүд амар хэрж исэн юм шиг нэгцэн надаа. Тэгээд үнэхээр их баярлаа гэж хэлээ. Тэр үе надад маш их давхад хэцүү амар хүнд үе байсан. Ер нь шокноос ч гарч ирдэггүй байсан үед л нэг л тээ. Амар тийм хэцүү үстэй. Тийм үед манаас ойлгоод дэмжиж хамтраад тэгээд намайг нийлгэж өгч байсан та нартай маш их баярлалаа. Та нараас миний өмнөх влогуудыг үзсэн бол би влог одоо 7-гийн part 2 part 3-ыг оруулж бичсэн байна. Тэгж яхад бас би амар хинээсэн байгаад тэгээд тэр болгонд намайг одоо нийлгэж өгч байсан ах нартаа, хамт олондоо найз нартаа, эгч нартаа, тийм дүү нартаа маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд уран бүтээл гэдэг юм өөрөө хүн болгоны сэтгэл зүрх тийм ээ цаг хугацаа хүн болгоны тэр гоё нандин мэдрэмжээс бий болж идэг. Тийм сайхан уран бүтээлүүдэд бас нэр зохиулаад хамтарч ажилласан даа миний хувьд бол маш их баяртай байгаа. Яг л ихэн сурсан мэдхгүй чадахгүй хийхгүй юмнууд их байсан. Хойшоо сууд царгалах үед бас амьдралд олон тохиолдсон. Тэр болгонд тэгээд унж болохгүй юм байна. Ийм хилжлтганаас сөхөрч болохгүй юм байна. Тийм болохоор урагшлаагаа тэмүүлдэг байгаарэ. Аз жаргалыг өөрөөсөө мэдэрдэг байгаарэ гэдэг утгыг бас эндээс торгон мэдрэмж мэдрээрээ хамт олонтой ажиллана гэдэг чинь ийм гоё шүү. Хүмүүс нэг хайрлан хөндлөн гэдэг ийм гоё шүү. Тийм ээ. Ажлыг яг ягшлахыг сурна гэдэг бас сайхан шүү. Хүний үг дааж сурна гэдэг өөрөө том ухаан шүү. Гэт ингээд маш олон зүйлүүдийг сурсан. Тэгээд энэ олон зүйлийг сургаж өгсөн хүмүүс бол яалчахгүй хамт олон байсан. Та нартай чин сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлье. Үнэхээр хүний сэтгэлийг хөдлөж чаддаг үзээд нэгийг бодож хоёрыг тунгадаг байгаасай. Нэгнийхээ хийсэн зүйлийг оюуны өмчөөр хамгаалдаг байгаасай. Нэгийг хайрладаг, хүндэлдэг байгаасай. Киногоор дамжуулаад өгсөн мессежийг бас ойлгодог тийм байгаасай гэж миний зүгээс маш их хүсдэг. Өөрөө ч гэсэн маш гоё зүйлүүдийг хийхийг хүсэж идэг. Нийгэмд зөв хөдөлгөөр болохыг хичээдэг хүний хувьд бол тийм байгаа шүү. Тэгээд энэ урлаг гэдэг алтан булан шүү. Энэ том хаалгаар өгтөр жаргалсан хамгийн сайртай ээжтэй маш их баярлалаа. Миний ээж миний ард бүхэл юмыг авч явчихсан хүн. Яг ойлгох юм. Нэг тийм алдсан болгоныг дүүргэж өгдөг. Чадахгүйг манаас хэлээд өгдөг. Намайг бууж өгөх болгонд энэ охин чаднаа, хийнэ, болноо. Ардаа бити санаа зовоорой. Ард нь ээж нэ шүү. Тэгэн шүү гэж гоё дэмжлэг болдог. Тэгээд ээжтэй маш их баярлаа гэж хэлээ. Миний ээж бол энэ орчлонд намайг инээд хөрөөлтгөр гэж аз амьдралтаар бэлгүүлж өгдөг хүмүүс инээд тэгээд харыг маань маш сайн хамгаалдаг. Ээж би яна тийм болчлоо ээж гэдэг ингээд миний али ээж нэгээгүй тийм мундаг юм ихтэй.
энэ урлаг гэдэг том ухааныг ойлгуулах хамгийн том боломж болгож өгсөн тийм юм даа. Нээж хичээд маш баярлалаа гэж хэлээ. Өнөөдөр ойлгуулж үзсэн зүйл. Дээд нээж бол бүх юмыг бахархал энэ хаалга дагуулж урсан баярлалаа гэж. Тэгээ энэ хаалгаар дамжин халахад хаалганаас хаалга алхах бүх орох бүх боломжийг нээж өгсөн. Эрхэм үнд одоо өндөр багтаагч тийм ээ. Өндөр жүжигчин ах нартаа арын албанд хамтран зүтгэдэг хамт олондоо найзуудаа дүү нартаа хүсэл мөрөдлийнхөө төлөө тэмүүлж яваа та бүхэнд сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлье. Ер нь тийм сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадсандаа маш их баяртай байна. Тэгээд та бүхний хазаартын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өргөн эрхэмдээ үзэгчд та бүхэндээ илүү сайныг, илүү гоёыг үзүүлэх гэж хичээх болно. Тэгээд энэ хүү уран бүтээлүүдийг бас хэмжээг бол заавалгүй үзээрэй. Тэгээд үзэгчд та бүхэн манаас энэ хүү баярыг бүхэнтэйгээ хамтран тэмдэглээрэй. Тэгээд мундаг үе үеийн шилдэг уран бүтээлчдтэй кино уран бүтээлчдтэй тэрэнд нь кино уран бүтээлчдийн баярын мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр болохоор хийсэн шүтээсний ярих сайхан завшаа өгсөн сайхан блог боллоо. Миний гэх юм бол ингээд энэ тэнд ч гэх юм ямар нэг зүйлтэй ингэж нэг амар яаж болоод тийм ахуулахад дандаа л нэг үйлчлэлтэй тэгээд өнөөдөр ярьлаа тэгээд надад та нартай бүгдээр хийхээс тэгсэн маш баярлалаа. Кино гэдэг хүний сэтгэл зүйн хамгийн том эмчилгээ байдаг. Та бүхэн кино үзэж тэрээ шинэ зүйл болчихдог. Тэгээд кино тарих та бүхэнд маш баярлалаа гэж хэлээ. Хамгийн өдөрсөөр энэ болгоно гэж хэлж байна. Тамдсан хамтдаа ч сэтгэлээсээ маш баярлалаа. Та бүхэнд юу яриа та бүхэн гэж лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд гой мэдээлэл гэж хэлж байна. Тэгээд аз жаргал сайн сайхан бүтээгдэхүүн кино бай.